За бүгдээрээ сайн уу? Галзуу кино сувагтан тавтай морил. Мөбөргийнхний нуудад ярьж хөр сонгосон галзуу кино бол Саяхан буюу нээлттэй хийгээд удаагүй байгаа. My daughter is a zombie. Хэдүүлээ будг нь ханхалсан гэдэг шиг саяхан гарсан Солонгос зомби доо киног сонирхоод үзэцгээе. За тэгээд энэ галзуу сонирхолтой зомби доо киног Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэж байна. Та нар маань будг нь ханхалсан шинэ киноны тайлбарыг үзэхээс өмнө яах вэ? Саба дараагүй саба, адарсан бол лайк адарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү дээ. Оноор бас галзуу анимашн сувагтан саба дарж нэгтгэх мартваа. За тэгээд нэмж олон юм ярьж та нарыг зовоолгүй энэ галзуу солиотой зомби доо киноны тайлбараа эхлүүлье. За хөдөөгийн тайван налгар тусхан дундуур мопедтой залуу гэрлүүгөө явж байгаагаар кино эхэлнэ. Хашааныхаа хаалгаар ороод муураа хөөрдчөөд гэртээ ортол өсвөр насны охин нь зурагт үзээ сууж байна. Охин эргэж аав руугаа харна. Тэгсэн охины нүд байгаа байдал нь нэг л биш ээ. Тэгсэн аав нь өмнө нь суусанд муу зойлогч нь аавыгаа хазах гээд дайрчих юм. Энэнд нь мань аав дассан бололтой. Охиноо хөнгөн аргалж байна. За эндээс харах юм бол охин нь яахын аргагүй зомби болчихжээ. За дүрс солигдоход өнөөх охины аав бичлэг хийгээд явж байна. Амьтан сургагч юм уу, амьтны хүрээлэнд л ажилладаг болтой. Мань хүн бичлэгтээ барын тухай яриад яаж бүжгэлхийг нь харуулна л гэж байна. Гэхдээ нөгөө бар нь гарч ирэхэд зааснаар нь бүжгэлхийг тэрэнд үг үйлдэлээрээ үзүүлж өгнө. Барыг гүнэд яагаад байгаа сармагч юм бэ гэсэн харцаар гайхах зур мань хүн алдарт Жэ гэсэн ахын сарны алхаа гэхийтэл өнөөх нь адилхан хойш алхлаад бараг бүжиглээд байгаа юм биш үү дээ. Тэгээд мань хүн бичлэгээ дуусгалаа. Дүрс солигдоход нөгөө зомби охин зөв зүгээрээр барахгүй. K-pop дуртай болтой. Өрөөндөө бүжгээд автаж байна. Зомби болохоос нь өмнөх үйл явдал юм шиг байна. Бүжгэлж байгаа цочтол аав нь хаалгаар нь хараа зогсож байлаа. Охин хаалган дээрх орж болохгүй гэсэн бичгээ харуулад аавыгаа гаргах гэсэнд мань хүн аав нь залуудаа бүжигчин байлаа штэ энэ ч тоо ингэж бүжгэлдэг байхгүй юу гэд нэх юм хавгүй бүжгэлж үзүүлэхэд охин юу вэ гэж өрөөнөөсөө гаргаж чана. Тэгсэн муур нь буудан дээр суугаад зурагт үзчих. Наа зурагтаа баг үзээрээ нүдэн чинь муу шүү хөөе. Мууртайгаа гуруулаад амьдардаг болтой. Тэгсэн шуурхай мэдээгээр гудамжинд хүн хазаад яваад байгаа зомбинуудын талаар мэдээллээ. Гэхдээ мэдээг үзсэн мань муурын царай эцэгчин гэсэн шиг л нэг л эвгүй. Охины төрсөн өдөр нь юм байна. Аав охин хоёр имээтэйгээ видео кол хийгээд лаагаа үлээлээ. Имэн харин хүндгар байна. Нутгийн индаанууд болох найз эмээ нартайгаа архиуж байгаа нь яриа болоод царайнаас нь илэрхий. Тэгэд бэлгээ өгнө гэд кармага ухаж байгаа бололтой байснаа гинт салаавч гаргачлаа. Оо энэ бишээ гэд орон зүрх болгоно. Аав нь бэлгээ өгөхдөө хөөхөн говьл өгнө л гэж байна. Охин нь ч аавынхаа учрыг олоо сурцсан л байлгүй яах вэ гижигдэж байгаад л хэлүүлчин шүү дээ. Би ядж яг над шиг гижигтэй аав юм аа. Тэгэд бэлгийг нь буудан дор нууцныг охин мэдээд очиод бэлгээ үзэх гээд байж идэл гадаа нь хин нэгний чимээ гарлаа. Гэхдээ цонхороо хартал хөршин ч юм уу, гүү ч юм уу бүү мэд. Эхнэр нөхөр болтоныг хоёр гар зодолдоод байгаа юм уу, тэрвэрлдээд байгаа юм уу, эсвэл бүжиглээд байгаа юм уу гэлтэй нэг л ивгүй байна. Охин гайхаад аавыгаа дуудлаа. Тэгэд аав нь ирээд харнаа. Гэхдээ яагаад байгаа хоёр ганц хоёр үг хэлэхээс гээд томроод яг цагаа тулснаа охиныгоо чиний хэдий юм хэлдэг гэж авдаг шүү. Тэгсээр эхнэр нь нөхрөө ханамж шахаад хүзүүнээс нь бүр цус садартал нь хазчлаа. Айж цочсон хоёр бүр шок. Тэгсэн нөгөө зомби эмэгтэй уран нугарагч цаашаа хөдөлгөөн хийж байгаад нөгөө хоёрын зөв бүр чиглэж ирснээ зочны өрөөнийхэн том цонхон дээр бүр тулаад ирлээ. Мань хоёр буудангийн хаард нуугдахад утсанд нь аюулын дохио ирээд тэгээд нөгөө зомби эмэгтэйд баригдчихнаа. Нөгөө эмэгтэй ч ирээд цонхыг нь толгоогоор хид хүчтэй мөргөөд хагалчихна. Өгтлээсэн мань аав тэр хүүхэндээ айгааг өдөр үзүүлж хагаад "Гүй яаж байгаа чинь энэ айрд ингэж орж ирж болд юм уу?" гэж ээрч морч хэл үзнэ. Өнөөхөн зомби эмчүүд яаж хэлснийг нь ойлгоховт. За тэгээд л орж ирэх гэсэн чинь нөгөө тагтантайг болоод тэгсэн яг мань аав сэргэлэн зан гаргаж буудангаа татчихугаад нөгөө эмэгтэйг чинь буудан тагт хоёрын хооронд хийгээд тэгэл охин муур хоёр авал зугтахаас аргагүй болно доо. За тэгээ гудамжинд гартал хотхон даяараа бөө үүмэн сам таньдаг мэддэг бүх хүмүүс нь бүр нохой хүртэл зомби ирсэн ийш тийшээ гүйлдэж нэгнээ хадчихна. Тэгээд айх гайхан зэрэгцээ зогсчүүдэл аавд нь гайхалтай санаа төрлөө. Зомби шиг болж жүжиглээ. Охин нь юу гэж тийм байдэн гэдэл аав нь кинон дээр тэгдэг гэдэл хөөрхөн маргалдаад бижидэл зомбинууд нь бүр дайраад ирлээ. Тэгсээр охин нь зомби нарын өдөөс бүр архирлаа. Өнөөх зомбинууд нь бүр шок.
Энэ арга нь бүтэмжтэйгээ хараад гараа дэшээ өргөд хүзүү хөлөө далилгаж инхийн зомбиноос жилүү бүр зомби жүжиглэлт шиглэлээ дээ. Мань хоёр ч бүр дүрдээ ороод бие рүүгээ архирж бүр ярилцаад бараг хөгжилдөд байгаа юм биш үү. За тэгээ хэсэг алхтал ойлгомжтой нөгөө зомбинууд чинь юугээл зүгээр хүмүүсийг хажуугаар өнгөрүүлэх үү дээ. Баригдчихна. За тэгээ баригдсан хоёр яг зөөгтэй шүү дээ. Тэгээ зөөгтж явахдаа охин нь бүдрээд унчих. Тэгсэн энэ боломжийг нэг эмээ зомби ашиглаад охиныг яг хазах мөчөд аав нь урдуур нь ороод гараа хазуулчихна. Үгтлээ сандарсан мань хоёр за хазуулсан юм чи бараг л зомби болох нь батны олчлоотэйгээ бодоо бэжэтэл харин эмээ зомбигийн хиймэл шүдэн зоогдсон байт юм да. За тэгээ байшингийн багны хажууд хэсэг нуугдаад аав нь энэ давж би машин аваад ирэх гэхэд охин нь ингэж хэлсэн хүмүүс хамгийн түрүүнд үхдэг хурдан үгээ буцааж ав. Гэхэд аав нь үнэн голоосоо итгэцэн газар нулимж манайхаар бол одоо мод сөхөж үгээ буцаагаад байгаа маш. Тэгээ аав нь охиноо тайвшруулад машин лгаагүй нэ. Хөдөө эмээ дээр нь очивол аюулгүй гэж шийдсэн аж. За тэгээ олон зомбиг амжилттай харгалж бултаад машинтайгаа ирээд охиноо суулгаад тэгээд зөгтөж чаднаа. Аврагцсан хоёр нилээд баяртай явж итэл охин нэг л бишээ. Тэгээ аав нь гайхаад ханцуугийн сүгтэл хазуулчихжээ. Яагаад хазуулсан бэ гэхээр аавыгаа явахыг харж үйсэн охины анхаарал баг зэрэг сарничж. Тэгээд хазуулах чимээ сонсогдоод сандраа доошо хартал нэг юм уу бацаан зомби хатцсан байж. Хөрхи аав нь хэрэндээ л тайвшруулж жоохон хадсан төдий зүгээр штэ яахч имлэгт очоол зүгээр гэл. Охин нь ч тийм шүү бараг хүүхд тэмчнэхч хүзтэй гэ бодоод бэжэтэл харин охины амьсгаан давхцаад ухаан нь балартаж нүдэн цэхийгээд суудснууд нь харлаад эхэллээ. Тэгэр ойлгомжтой шууд л аав руугаа дайрна. Сандарсан аав нь машинаа зогсоож угаад юудэнтэй цамцных нь юудэнгэн толгойд нь угалж байгаад хэсэг үзнэ. Бүр нилээн үзчих шүү. Охин нь ч нилээн хүчтэй болчих. Тэгээ суудлын бүсээр чангааж угаад толгойг нь урагшаа мөргүүлснээр охиныг оныг юм хэсэг ухаан алдуулж байгаа юм. За манай эмээ гэрийн гадаа байх хүүгийнхээ машиныг хараад согтсондоо ч юм хараад байна уу гэдэл хүүгээ холбоо барьж ирэхгүй яасан илгэн. Тэгээ миний гүлгхэн хаана вэ гэж ач охиноо хэлж байгаа мэн л та. Харин суваа жоохон өвчгсөн гэж охиноо зомби болсныг хэлж чадлагүй аав нь толгоогоо майжнаа. Тэгээ эмээ сандрал миний гүлгхэн яагаад өвдсөн гэл барьж ирсэн юм а газар шидэл тэр нь маккол л доо ер нь манайхаар айргэл гэсэн үг. Ээжигээ сандарч хөөхд мань хүн хориглох гэсэн боловч ач охин өвдчихэд хахад өөрийн хүн юу ч биш болж байгаа юм чинь. Ганц түлхэж хаяал гэртээ ортол гэр нь ормонгоороо эргэцсэн. Ач охин нь цаашаа хараад нэг хачин байдалтай байж байна. Охин эргэж хараад муухай царайлаад архиртал мань нэмээ хайх биш харин бүр хуурлаад хүмүүжлэгмүү зоригч нь гэр буулгаад яаж хараад байгаа мó гүлгвэ л гэн. Аав нь хөрхи өөрийнхөө цамцаар охиноо хүлцсэн байж л дээ. Тэр нь тэгээд ичээ харсан зомбид юу болох вэ мулталж хаяад шууд эмээрүүгээ дайрна штэ. Эмээ бол хүндгараа газар тунсан тог зөгтөг шумуулын алуур дээр байсан попкорнууд зомби охиныг урагш тарихад хөлдөн гიშгэгдээд бүр ингэ дээшээ хөөрн. Мань эмээ нуруу мааждаг модоо эмээд бол бейсболын захиурал гэсэн үг. Бүр шалм гихчин шүүрч доош бүхийгөөд ач охиныхоо өвдөх хэсэгт хажуу талаас нь цохиж далилгаад өөрөө дээш үсэрч толгой дээр нөгөө модороо буулгах нь тэр. Нэр үнэн фантастик заяа. Цаг хугацаа удаашраад эмээгийн үсрэлд агаар дээр гацалт бол бүр супер. Хамгийн гол нь нөгөө дээш шидэгдсэн попкорнууд эмээгээс сүүлд бүр одоо эргүүлээд супер поз авсныхаа дараа ингээд газарт боовол яах вэ? Аав муур хоёр бүр шок. Эмээ бол даамаа. Эмээгээ барахгүй шүү л гинэ. Учрыг ойлгосон болтой эмээ ач охиноо зомби болсонд нь харуулсаж уйлаад л миний хөөрхөн гүлгхэн гээл. Аав нь охиноо мөрч дөрөв та чинь хүмүүжлэгөө золиг гээд байсан бидтэй гэдэл тэр хүүхэндээ дийслээд авнаа. Ач охиноо харахад нөгөө хүн цихийсэн архираад л уулна санал дээр хүлээт байгаа л да. Тэр харц имэт тусахад мань хүний атман зан гарч ирээд л гинэ тухайраа дахиад уйлж ин тэр яа. Зурагтаар халдвар авсан хүмүүстэй ойрхон байж болохгүй. Засгийн газар цэргийн хүч хэрглэж байгаа тухай мэдээ гарнаа. Маргааш нэмэлгийн гадаа аав охин хоёр ирлээ. Охиноо машиндаа орхиод эмнэлэгт ортол хэсэг хүмүүс бөөгнөрлөдөд. Тэгсэн нэг ээж зомби хүүгээ хамгаалж миний хүүхэд зомби бишээ. Тэрнийг хазаагүй гэлвэ чинь. Шалан дээр нэг хүн хазуулаад цуснд бодогдчих. Хэдий хүн ч гэсэн зомби учраас ээжийнхээ ард байсан хүү ээжигээ хүртэл хазаж орхино. Үүнтэй зэрэгцээд гаднаас буутаа цэргүүд ирээд засгийн газрын шийдвэрийн дагуу шууд буудаж устгалаа. Энийг харсан аав охиноо яаж эмнэлэгт өгч чадах вэ? Гэртээ ирээд ээжтэй охиныгоо юм болсныг хүнд ч битгий хэл гэж анхааруулдаг. Дараагийн үзэгдэлд эмээ хичнээн бодсон чинь яавч зүв бишээ гэл газар ухаж байгаа аавыг нь болиулах гэж оролдоно. Засгийн газар мэдүүл яана гэж шууд буудна. Нэгэнт зомби болсон охиноо бусдад өгч алуулж байснаас өөрөө дуусгач. Ингэж хатуу шийдсэн аав хүрзээ далаагаад охин лугаа харахад нүднийх нь өмнө ааваа гэж дуудаж байгаа охиных нь дурсамжууд бодогдно. Чангаар хашгирч хүрзээ далааж буулгах үед эмээ битгий гэж хашгирна. Далаас нь хүрз газар буух үед охин дээрээ биш газар хүчтэй зөгчиж. Угаасаа зомби болцсон ч гэсэн яаж төрсөн охиноо алж чадах вэ? Аав уйлаад охиноо тэрнэ. Нөгөөх нь хазах гэж л дайрна штэ.
Тухайг нь алгаараа түлхэж байгаад л хамт үхцгээе гэдэл уйлж байтал эмээгийн нөгөө нуруу маждаг мод аав охин хоёрын толгойг хусаад авах нь тэр. Битгий гэд орилж байсан эмээ холдж би л гүйцээ гэд нилээн зориг орчиж. Тэгэд хүр заваад далайхад аав зомби охин хоёр хоёулаа нүд нь орой дээрээ гараад шок. Мань хүн хурдан босоод ээжийнхээ хүрцтэй гарыг барьж хойш хэд алхтал ээж нь чамд хэцүү байгаа юм чинь хүнд ачааг нь ээж нь үүрчи би чадна гэдэл. Та тэгэх хэрэггүй гэл тэр хоёр хүрзээ булаацалдаад хэсэг маргалдаж байтал муур нь бүр мяулаад унлаа. Гайхсан хоёр хартал муур нь бүр ууралцсан. Хажууд нь модон түлээтэй байсан зомби охин нь байдгүй. За тэгээ сандарсан хоёр охиныгоо хайжгүй нэ. Холч чадахгүй нэ яах вэ гэтэл хүн ээжээ суу арай тийшээ очисон биш үстэй гэд нэг агуулах маягийн байшингийн гадаа ирээд хаалгыг нь нэтэл дотор нь байж байна. Охиноо харсан аав нь гэнэт ойлгож эмээд нь суу одоо ч амьд байна. Баг багта тантай ирж энд тоглох дуртай байсан штэ. Тэгээд бас таныг маажур мото барихаар айгаад байгаа зү. Тэр энэ бүхнийг санаж байна. Тийхгүй бол юу гэж л энд ирдэг юм гэдэл. Эмээ болохоор зурагтаар өгсөн хүнтэй адилхан гэсэн штэ гэдэл бие эсрэг уцлаа. Тэгсэн маань авд нэг мэрэгэн санаа төрж утсаа гаргаад ойртож очиод нэг дуу тоглоуллаа. Урлагийн үзлэгдээ идэвхтэй бэлдсэн бүжиг нь байгаамаа. Тэр бүжиглж байгаа зү. Гэд охины татвалцсан хөдөлгөөнийг харж хэлнэ. Тэгсэн you are my number 1 гэх үг гаргахад сува гараа өргөж долоовор хуруугаад заалаа. Аяны дагуу бүжиглж байгаа зомби охин харсан аав нь баярлж тэр энийг санаж байгаа юм чинь амьд байна гэсэн үг гэж эмээд нь хэлнэ. Эмээ харин эргэлзэж байгаа болохоор өөрийнхөө шалгаж үзэхээр шийдээд өндөгтэй будаа хийж байна. Мэдээгээр энэ вирус кинон дээрх зомбитой адилхан боловч тархины үйл ажиллагаас сэргэж ой дурсамжтай байх тусам халдваржуулагч вирусны чадвар буурах тухай мэдээ гарч байдаг. Наадах ч хамаагүй. Хэрвээ миний ач охин мөн бол энэ миний хийж өгсөн өндөгтэй будааг ухаан жолоогүй идэх ёстой. Идвэл миний гүлгхэн идэхгүй бол зомби гэсэн үг. Гэт халбагдаад амрын төхүүллээ. Сува будааг үнэрлээд юу гэж л эдэхөө тоосонгүй. Эмээ зомби болсон гэн бүрэн баталлаа гэд хүүтэй хэлтэл сува харин ширээн дээр байгаа халуун ногоотой хуурсан гахаймах буюу живгийн үнэрийг авчихч. Энэвэр гадаа нэг машин ирж зогслоо. Сувагийн мах идэж байгааг харсан эмээ баярлаж эмээгийнхээ хоолыг ингэж иддэг ёстой миний охин гэдэл. Аав нь ой дурсамжтай байвал гэхэд эмээ нь зомби биш гэсэн үг гэж хариулаад баярлалцгаана. Тэгсэн гадаа хүн ирж эмээг дуудлаа. Эмээ гараад хартал би ирлээ гэд нэг залуу маа сатлаа инэ гэд байж чинь. Хүүгийнх нь багын найз болтой. Найзаагаа хараад л баярлнаа. Чумуу ирчэд хэлэхгүй өдөр чамаа харсан гэдэл тэврэлтэн. Сөүлд юу болоод байгаа юм бэ? Цэнхэрнүүдтэй зомбинууд энэ тэндгүү хазаадлаа. Чи зүгээр үү? Ингээд охин чинь хаана вэ? Охин унтж байгаа. Гэд эвтэйхэн явуулах гэтэл шилэн хаалганы цаана мах идэж байгаа сувагийн дүрс харагдаадахнаа. Энийг анзаарсан найз нь шууд л сайн уу гэд хаалгаа онгойлгоо толгоогоо цохиулгаад зог тусаж буцаад сандарснаа гинэт бантаад сува баг зэрэг өөрчлөгдсөн байх чинь. Ихт нэмээ аав хоёр нь харин тийм ээ шилжилтийн насан дээр байгаа. Ингэдэг штэ. Бид ч гэсэн ийм л байсан. Гэхдээ нь арай ийм байгаагүй нэрэл тиймдээ те гэдэл худлаа инээж уснаа. Дуудлага ирлээ би ярьчээд ирээ. Ингээд гүгэд гарнаа. Гүүж гараад засгийн газарт дуудлага өгөх гэж байхад нь охиноо зомби биш гэдгийг батлах гэсэн аав эмээ хоёр нь айл хэдийн ард нэрээ тайлбар тавьж гарна. Эмийн сан ажилуулдаг найзынхаа эмийн санд очиод сувагийн бүжиглж байгаа бичлэгийг үзүүлж дурсамж нь сэргүүл эргээд хүн болох боломжтой. Тэгээ вирус нь үхчихдэг гэсэн гэдэл найздаа тайлбарлаж гарнаа. Найз нь тэглээгээд яах гээд байгаа. Гэхдээ сувагийн аав амьтан сургагч болохоор хинч чадаагүй. Болохгүй гэж байсан баранд би л бүжиг зааж өгчүүлсэн. Би бууж өгөөгүй. Сувааг сургаж болно. Турших хэрэгтэй гэж хэлдэг. Найз нь ч мөчөөгөө өгөхгүй. Гэхдээ энэ тэгээд сува ээжийнхээ талаар асуувал яах юм бэ? Энэ тосгоныхныг бодохгүй байна уу? Иргэн бол засгийн газрын шийдвэрийг дагах ёстой. Бууж өг гэж уурлана. Ямар аав ээж хүүхдээсээ уруух юм бэ? Чи байсан бол хүүхдээсээ урууж чадах юм уу л гэж байна. Харин найз нь би хурмай чигээгүй юуных нь хүүхд байдیں л гэж амна. Эмээ ач охиныхоо үсийг угаагаа сууж байтал хүүн орж ирлээ. Тэгээд өглөө гэхэд яваарай гэж найз нь хэлсэн гэж ээжтэй хэлдэг. Өглөө нь болоход хашааны гадаа найзынхын машин байгааг хараад очиод явах гэж байна. Явлаа новш минь гэдэл машинтаа унтаж байгаа найзгаа сэрэж уурлаа. Тэгсэн харин найз нь чамайг явсны дараа би Америкийн хамгийн том эмийн компанид ажилладаг найзаас асуусан чинь эмчилгээний бэлтгэл амтан дээрх туршилт бүрэн болсон. Өвчтөе хүн дээр удахгүй туршина гэж байна. Хувьцааг нь худалдаж ав гэж зөвлөсөн. Би чамд сувааг сургахад туслыг нь болохгүй чамд аюултай. Гэсэн чинь жинхэнэ хоншоортой найзын ёсоор найз гэж юу юм аа? Өмнөөс нь аюулыг үрж дэмжих ёстой үсттэй. Эмчилгээний бэлтгэл гарах хүртэл шүү. Ингээд хоёр найз эвлэрнэ. За тэгээ сувааг дагуулад завинд суугаад эзгүй арал дээр очиод мань хоёр сургалтаа эхлүүлнэ. Мэдээж эхлэл учраас хөглж өгнө, хашгирч болохгүй, нуруугаа харуул зогтож болохгүй гэл. Гэртээ хүртэл аав охин хоёрын сургуульд үргэлжилсээр л. Мэргэжлийн амтан сургагч аав маань нүдэ хоёр анивчул дуртай байна гэсэн үг шүү гэдэл үзүүллээ. Моорч айл хийзэн сурчиж
Суваг нүдэ навчхад урамшсан аав нь эмээд нь харсан уу гэдэл хэлтлээ. Наад чинь миний олз гэж л чамайг харж байна гэсэн үг. Гэхдээ зэрэгцээд сува уруулаад олоож угаад аав руугаа дайрлаа. Аав нь хариу арга хэмжээ болох шүгэл үлээж зогсооно. Ясмин дээр шүглэнээс биш аавын ард цаанууга атман эмээ маань маажур модоо барьсан сууж байдаг. Сургуульд амжилттай үргэлжилсээр кино эхлэхэд анх гарсан хэсэг эхэлнэ. Нөгөө аав нь гэртээ ирээд охиныхоо өмнө суухад хазах гэж дайрдаг шүү дээ. За тэгээ болохгүй гэж хэлээд духыг нь түлхэж байхдаа хариу үйлдэлийг нь хараад гараа хазуулахаар өгтөл охин нь хадсангүй. Сургуульд амжилттай болсны илрэл шүү дээ. Ярих сургуульд нь явагдаж аав гэж зааж байтал хажуунаас нэмэн эмээгээрэ гэдэл орж ирнэ. Хэлэхгүй бол бараг зодох гэж байгаа мэт сүрдүүлэгтэй ярина. Сууж айсан бололтой аманда юм бовтнож харцаа бурууллаа. Харин мань муур айл хэдийн эмээгээд хэлээд бараг сурцсан байдаг нас үе. Хашааны цаадахыг ажиглаж байгаа суваг харсан эмээгийн дотор ач охино гэсэн сэтгэл нь гарч гоо сайхны дэлгүүрлүү хүүгээ явууллаа. Нүүрэн дээрх судсыг нь мейкап хийгээд гадагшаа дагуулж гарахаар шийдэж. Гоо сайхны дэлгүүрийн авгааж ямар арьсны тоонтой вэ гэдэл аавыгаа дураасан бол сүүн цагаан уу гэлээ. Ямар зомби охиноо бодох гэж байгаа гэлтэй биш. Жохон бараан л гин. Дэлгүүрийн гадаа сурагч нар явж байхыг хараад зогсож байтал хоёр сурагч багш дээрээгүйгээд очноо. Багшийг харангуйта гайхаад уулга алдтал багш эмэгтэйч дэлгүүр рүү харж таарад харц тулгарах мужид сандарсандаа доошоо нуугдлаа. Багш дэлгүүрт орж ирээд хөө ий жонхон гэж нэрээр нь дуудлаа. Өнөөдөр зомби охины аавыг ий жонхон гэдэг шүү нэрээ. Багш эмэгтэй машинд суугаад гэрлүүгээ дөхүүлүүлж байгаа бол дөхүүлүүлж гэхээс илүү багш эмэгтэй л дөхүүлж өгье гэж л дээ. Тэгэд удаан уулзаагүй юм чинь юм яриад хүргээд өгөх гоё л байна штэ гинэ. Харин мань хүн бие бариастай машины урд талын тоглоомыг оролцсон шигээ л байлаа. Багш эмэгтэй нутагтаа багшлахаар бүр ирсэн байж. Нэг анги байсан болтой. Бидний сургуульд байсан үедээ яг адилхан гэдэл. Ээж онхооны ирсэн зорилгыг асуулаа. Мань хүн ч одоо ичээд байгаа мó да. Ээрч мууран байж л зүгээр ирсэн. Ээж муур бас охинтойгоо амьдарч байгаа л гинэ. Хөөх чи хурмын эц юм уу? Хэлэхгүй яасан. Тананд очноо. Би мууранд дуртай штэ энэ гэл. Тэгсэн мань хүн намайг энд буулгачгаа би алхмаар байна. Ингээд буугаад яваад өглөө. Хоолны газар хоёр найз уулзнаа. Чиний анхны арчин нутагтаа иржээ гэж найз нь хэллээ. Тэгээл мань хүн бие бариад ээрч мураад байсан байна штэ. Гэхдээ юуны чи анхны ар зүгээр л найз гээл томорч байтал багш эмэгтэй ороод ирэх энэ. Орж ирэнгүүтээ чухал царай гаргаад би ийм байдал дургүй. Чи эхнэрээсээ салаад охин чин тархины имчилгээтэйгээд сургуульд явж чадахгүй байгаа гэд бүгдийг нь сонссон. Би түрүүн мэдрэмжгүй загинжээ уучлаарай гэдэм байна. Гэхдээ мэдээж хин хэлсэн тодорхой найз руугаа ширвэстэй. Тэгээд би бодлоо л да манай сургуульд явуулчих. Манай дунд анги 3 сурагчтай. Зүгээрээ хоум скул хийж байгаа. Тэгсэн ч гэсэн ганцаардсан штэ гэдэл ярилцаж байхад зурагтаар зомбины талаар мэдээ гарлаа. Багш эмэгтэй шууд л би зомбиг жигшдэг гэж авнаа. Мань хоёр найз ууж байсан зүйлдээ бүр хаахад цацаад. Өвчин штэ ямар тусыгээ туссан биш гэдэл эсэргүүцэстэй. Засгийн газар халдвар авсан гэж ярьж байгаа чи миний нүдэнд жигшим зомби л харагдаад байгаа. Сүү тавьсан залуу маань зомби болцсон. Хайртай хүний өөрийн гараар хөнөөх ямар байдгийг мэдхүү. Ингээд өөрлөнд тарьж байгаа зомбиг сэлмээр завчиж байгаа нүдэнд нь харагдахад гартаа байгаа савхаа ширээн дээрх хоолндоо зооно. Мань хоёр цочиж байгаа гэж чигтэх. Савхаа чангатгсан хэвээр хайртай хүний зомби болсныг нь сандаг. Хэсэг хугацаанд зомби нарыг олж мэдээлж амьдэрсэн. Тэгэж байж мартах юм шиг санагдсан. Гэд ширүүн царай гаргаж байсан багш эмэгтэй тайвширч инээснэ бариад алчих зомби алгуу гэж авнаа. Гэртээ ирээд багш эмэгтэй инстаграмаас сууж идэл кендогийн сэлэмтэй зураг нь гарч ирэхэд манай залуу бүр цочоод. Яг тэгэхээр нөгөө анх уулзаад машины өмнөх тоглоомыг нь оролдоод байсан нь тэр нь кендогийн тамирчны фигурын тоглоом байсан байна л да. Тэр үед би кендо ч тэрэндээ ч сайн гэж хэлж байж. Дараагийн зураг нь тэгсэн шилдэг зомби баригч гэсэн бичиг бүхий шагнал авч байгаа зураг байж таарлаа. Энэ үед сува зурагт үзэж байлаа. Магтнаадмын рекламыг шимтэж харж байгааг аав нь ажигладаг. Эмээ нь орж ирээд анхны хартагаа уулзсан гэсэн үг гэдэл багын баянг нь ярьж гарна. Маргааш нь мань хүн сөүлдөх гэрлүүгээ ирж явах замдаа зомби эсэргүүцэгчдийн жигсаалтад харалдаж сэтгэл нь жоохон тавгуурхнэ. Тэгэд гэртээ ирээд охиныхоо өвлийн хувцсыг бэлдэж явахдаа шүүгэнээс хайрцаг дотор угаа охиныхоо зураг эд зүйлсийг харж байтал суваа гинэт нүдэнд нь харагдаад ярилцлаа. Аваа танд хэцүү байна уу? Үгүй ямар ч хэцүү зүйл алга. Миний охинд л хэцүү байгаа. Би хичээж байгаа. Сайн болохгүй байгаа ч гэсэн. Та жоохон л хүлээч. Тэгэлгүй явах вэ? Аав нь хүлээж чадна. Аваа би бүжгийн бэлтгэлээ хийж байгаа ч намайг илэрхийлж тодтогсон ямар бүжиг байдаг вүлээ? Өө аав нь мэдэн штэ. Зөвхөн чиний чамайг илэрхийлэх бүжиг их амархан. Ингээд инээгээд ирч хүчтэй эргээд ингээд гараа өргөөд гээд баярлаад бүжиглэлднэ. Нэг ирэхэд ганцаараа бүжиглж байгаагаа хэсэг зур хөөрөлд автснаа угаарад гашуунаар ихэр татуулан уйлнаа хөрхий. Тэгэд гинт охиных нь шимтэж үзэж байсан рекламыг санаад нэгийг бодлоо. Найз дээр очиод охинтойгоо хамт Багтнаадамд очих талаар ятгаж гарнаа. Найз нь эсэргүүцэхэд аав нь болсон хонь дурсамжин сэрэхэд хэрэгтэй тусуулах газраа гэдэл зүтгэлээ.
Найз нь олон хүнтэй газар аюултай гэж хэллээ. Эцэст нь Шрэкийн муурын нүд гаргаад зөвшөөрүүлж чадлаа. Баярт мэдээгээ хуваалцахаар гэртээ ирэхэд анхны хайр багш эмэгтэй нь гэрт нь ирсэн ээжийнх нь хоолыг магтаад муурыг нь эргэлүүлээд сууж гин. Мань хүн шоконд орноо. Харахгүй ч тань ч зомбины ангууч Кендо мастер хүн штэ. Сандарсан ээж онхоо ээжигээ хөдөлж гарч ирнэ. Ээж нь "Одоо яах юм болж байна? Ямар ирсэн хүнийг оруулахгүй байлтай нь биш. Суваа зүгээрээ." Гэдэл ээж нь тайвшруулахад Сувагийн өрөөний хаалга онгоогод гараад ирнэ. Хоол идэ суужсэн багш маань чимээ гарсан зүгт хараад "Өө чи Сува юм уу?" гэдэл тэрнийг чиглээд алхлаа. Яг араас нь бариад эргүүлэхийн даваан дээр ээж онхоо хажуугаар нь ороод охиноо өрөөлөн хүчээр орууллаа. Тэгээд танихгүй хүн харахаараа ааш муутай болчт юм а гэдэл аргалтал хаалгын цанаас зомбины дуу гарах нь тэр. Энэ чимээ чинь гэдэл багш эмэгтэй сэжиглэнгүү царай гаргахад коридорын хоёр талаас эмээ муур хоёр төгссөн байдалтай ширтцгэн. Тэгсэн мань хүн самбаачлаад хүзүүн дэх шүглээ үлээх мөчөд ээж нь ард нь унаад өглөө. Тэгснэ "Ээжээ юу игээд байгаа юм бэ? Дасгалын цаг штэ" гэдэл. Ээжигээ сайхан дасгал хийлгүүлээд багш эмэгтэйч түлхэж гэрээсээ гаргачихна. "Хөгшөрхөөр ойлгоно" гэдэл эмээ дасгалаа хийж үлдлээ. Багш эмэгтэй түрэгдэж гараад Сувагийн өвчний нэр юу юм бэ гэхэд бандсандаж гэхүү үннээсэж гэхүү "Гү чи ягаад дураараа ирээд байгаа? Надад ямар нэг гомдол тэгээ юу? Уучлаарай дахиж ирэхгүй байвал зүгээр байна" гэдэл хэлээ тавьчлаа. Хэлэх үг нь олдож ядсан багш эмэгтэй тэгээд яваад өгнө. Дараа өдөр нэмээ өөрийн чадварыг гаргаж зомби аж охиныг харцаараа хөдөлгөж нүрийг нь хинж анзаархааргүйгээр бодож өглөө. Бас тэр үед тоорын хувцас үсийг зүүсэн аавынх нь найз ирээд "Дүрээ хувиргуул 30% хямдралтай гэвэзтэй" гэд маа садлаа инэн. Магтнаадам явах бэлтгэл бүрэн хангаглаа. Явахдаа ээжтэй амжилтлан загсан хоёр зүйл нь "Арх бити уугаарай, бас багш эмэгтэйгээс хол байгаарай" гэж захина. Тосгоныхан нэг үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээд тосгоны дарга бахархалтайгаар "Манай тосгон аюулгүй, гэмт хэрэг бүртгэгдээгүй, бас ганц ч зомби бүртгүүлээгүй, үлгэр жишээ тосхон болсон" гэж засгийн газрын талархлын бичиг гаргаж ирлээ. Эмээ энэ үйл ажиллагаанд оролцож байсан болохоор хахаж цацсан олонний анхаарлыг татчихнаа. Тэгсэн тосгоны дарга "Танай аж охин чинь сургуулийн насных яагаад сургуульд явахгүй байна" гэд ширүүхэн асуудал эмээгийн найз хажуунаас нь "Зомби өвчин тусцсан" гэж авдээ. Эмээ сандарч "Юуны чинь зомби вэ? Хомсны мөөгөнцөр" гэд болзааруулах гэж оролдоно. Ард талын ширээнд сууж байсан багш эмэгтэй сэжиг авчихна. Тэгсэн тосгоны дарга ууралж тосгоны сургууль сурагч байхгүй хаагдах дээрээ тулаад байхад "Юуны чинь хомсны мөөгөнцөр вэ? Хүүхдээ сургуульд явуулах хэрэгтэй үстэй багшаа" гэхэд багш сэжиглсэн өнгөөр "Тийм ээ" гинэ. Эмээч бас ууралж "Манай аж охинд бити санаа зовоо. Home school сайн хийж байгаа. Би явлаа" гэд хаалга чиглээд ширүүхэн явлаа. Тосгоны дарга араас нь ууртайгаар "Хөө хаашаа явах вэ? Зогс хөөе" гэхдээ мань нэмээ сандарч айгаад эргэж хартал баяраа тэмдэглийгээд халдваргүй тосгоноор шалгарсан баяраа сүртэй гэгч нь эхлүүллээ. Нөгөө талд Багтнаадамд очсон мань 3 ёстой л нөхөглөж байна. Элдэв тоглоом дээр суугаал баярлалдал. Харин эмээ нөгөө баярын арга хэмжээнд ёстой бутаавхыг үзүүлж байдаг шүү. Түүний ван хамтлагийн Нега Чел Чал Нага дуун дээр бүжиглээд тайз зэгнээд л олныг бүр хуйлруулнаа. Багш эмэгтэй харин сэжгэлсэн янзтай. Багтнаадамд байгаа болохоор өмнө нь ирж байсныг нь сануулахын тулд аав нь суваад зураг үзүүлж гордлог тавин асууна. Харин тор утсаа харж байснаа нөгөө эмчилгээний бэлтгэл нь удахгүй гарах болсныг мэдээд бөөн баяр болно тэр хоёр. Сува сонсон уу гэд эргээд хартал охин байдгүй. Эмээ гэртээ иртэл муур нь хөдлөх тэнхэлгүй болцсон байхаар нь хэдэн үг хэлээд цааш алхтал багш эмэгтэй сэлэмтэйгээ завилж суужгсан хүлээж ах. Гэхдээ манай гэрт юу хийж байгаа? Цагдаа дуудлаа. Гэтэл зомбиг цагдаад барьж өгөөгүй байж ингээд гэрээс нь олсон Сувагийн зургуудыг харуулж аргагүй байдалд орууллаа. Охин юуны чимбэ үнэрийг аваад олонний дунд алгасаар. Сандарсан аав тоор хоёр нь хайсаар. Нэг мухлагны гадаа ирээд Сува үнэрсэн зүйлээ олжээ. Мухлагийн эзэн юу авах вэ гэд асуудал чурос буюу урт нарийнхан голдоо кремтэй 5 хошуу хэлбэрийн тосонд шарж элсэн чихрээр бүрсэн жигнэмгийн дэргэд ирээд үнэрлж гарнаа. Эзэн ч 5,000 болно гэд аваад өгтөл шууд чуросоо хазаад эргэж хараад яваад өгдөг. Тооцоогоо хийгээгүй болохоор араас мухлагийн эзэн хөөгд хашгирч явахыг ашгүй аав нь сонсоод төрүүлж очиод охиноо тэрвэрж авлаа. Наа чин мөнгө төлөөгүй гэж мухлагийн эзэн амсгаадаж хэлэхэд Сува харин чурос гэж хэллээ. Охиныхоо үг хэлхийг сонссон аав нүдэндээ ч сонссондоо ч итгэлгүй алмаархад дахин чурос гэж хэлдэг. За тэгээд баярлсан аав нь мухлагийн эзэнд хандаад бүх чуросыг нь худалдаж авахар болно. Багш эмэгтэй эмээгээс асууна. Сувагийн ээж охиноо зомби болсныг мэдж байгаа юу? Миний охин өвчгсөн болохоор яаж мэдэх вэ? Юу? Тэгвэл ээж онхон таны хүүхэд биш юм уу? Миний хүүхдээ. Толгойн иргсэн багш эмэгтэй. Гэхдээ тэгээд Сува юу болж таарч байна? Гэдэл асуулаа. Үнэн дээр Сувагийн ээж нь эмээгийн том охин нь. Ээж онхон бол дүүн юм байна. Сувагийн төрсөн аав нь олиггүй амтан эхнэр хүүхдээ анхаардгүй хаяад явцсан аж.
Тэгээд Ижонхон эгчтэй туслахаар сөөвөлд ирээд Сувааг асардаг байсан байна л да. Суваач нагаж захтаа маш сайн. Ижонхоны төрсөн өдөр болоход найзууд нь тэмдэглэхээр сөөвөлд ирцгээж. Анхны хайр болох одоогийн багш эмэгтэй ирсэн учраас Ижонхон Сувааг унтуулад эгчтэйгээ холбоо барих гэсэн ч утсаа авдаг. Унтаж байгаа учраас эгчээгээ удахгүй ирэх байхаа гэж найдаад найзууд дээр очно. Төрсөн өдөр ид дундаа үргэлжилж байхад эгчээс нь дуудлага ярьдаг. Эгч нь оройтчих. Тэгээд хоёрлаа хоёр талаасаа гэрлүүгээ яарцгаадаг. Гэвч уцаар ярьж байхдаа эгч нь том машинд дайруулад нас орчиж. Тэгэд мань Ижонхон охины аав болохоор шийдсэн байна. Төрсөн аав нь эгчийнх нь амьд даатгалын мөнгийг хуу хамаад арилаад өгсөн талаарч имээ ярьж өглөө. Тэгээд багш эмэгтэйгээс чи намайг барьж өгч болно. Миний хүүхдүүдийг л тайван орхичих. Гээд гуйж байтал Багтнаадамд явсан мань гурав бөө баяр хөөр болон орж ирцгэлээ. Багш эмэгтэй ч сэлмээ атгаад урдаас нь алхтал уур амьсгал нэг л хүйтэн боллоо. Сэлмээ далааж дайрахад урдуур нь орсон аавынх нь нуруунд дээр сэлэн буулаа. Азар энэ нь модон сэлэн байдаг. Дайралтад өртсөн Суваач багш эмэгтэй рүү хазахаар дайрна. Аав нь тэрнийг зогсоогоод чангаар болохгүй гэж хэллээ. Охин ч хөдөлгөөнгүй болно. Гэхдээ чиний яриаг ойлгоод байгаа юм уу? Тэр өөрөө бодож чаддаг. Сүйд залуун зомби болоод дайрч ирсэн аимшигт үзэгдэл агшин зур зурлцахад багш эмэгтэй ч ууралж тийм юм байхгүй гэдээ дахиад сэлмээ далааж дайрахтаа хойноо байсан тоорыг зохиод Суваагийн аавтай сэлмээ булаад салдаж имэж дундуур нь орж гурвалжин дөрвөлжин ноцолдоон болноо. Тэгсэн имээ одоо зодолдох цаг биш ээ, хэдүүлээ хуралдах хэрэгтэй байна гэж хэллээ. Нөгөө тосгоны баярын үеэр согтсон тосгоны дарга имээд нэг зүйлээ л давтаж хэлээд имэж баг зэрэг согтолттой байсан болохоор Сувааг сургуульд явуулахаар ам гарчиж. Багш эмэгтэй ч хэрвээ Суваа тийм өөр дээрээс нь бодож чаддсан бол сургуульд яваад аюулгүй гэдгээ батал. Чи өөрөө л хаздаггүй өөр гэвцтэй гэж аавынхын шарыг малтлаа. Багтнаадам дээр ямар ч асуудалгүй байсан дурамжсан учраас зөвшөөрч дахиж зомби гэж битгий дууд гэж тохиролцсон. За сургуульд явах анхны өдөр боллоо. Имэж чадвараа гаргаж нүрийг нь сайн бодлоо. Багш эмэгтэй Сувааг осолд орсон сайн ярьж чадахгүй гэж сурагчдад танилцуулна. Сурагчид ч гэжтэй хоёр охин нэг л хөвгөн. Бүхэл бүтэн сургууль дөрвөхөө хүүхэдтэй оддоо. Тэгсэн чи манад яасан. Нэг ангид 70 хүүхэд л үлээ. Яа. Солонгосын өнөөгийн байдал хөдөө тосготоор яг ийм л байгаа. Гэвцтэй ч одоо. Багш эмэгтэй төр гарч аавтай ярилцаж байхад нөгөө хоёр эмэгтэй сурагч танаас өвлийнхэн чам шиг ингэж их бододгүй. Гэдэл нутгийн аялгаараас Сувааг шоолж гарна. Биеийн тамирын цаг дээр сакс тоглох болоход сурагчдын шахалдаар багш эмэгтэй Суваатай нэг баг болоод бөмбөг дамжуулахдаа Суваагийн зомби царай надад дамжуул гэж хашгирахыг төсөөлж бодоод айсандаа хүчтэй дамжуулсанд Суваа толгойдоо цохиулаад газар унлаа. Энэ бүхнийг холоос ажиглаж үлсэн аав нь гүгээд ирнэ. Угаасаа яаж тайван байх вэ? Алхан бүрийг нь холоос ажиглаж байгаа юм чинь сандраад ирэхэд хацар ирүүн даличжээ. Чи албаар ингэ үздэй гэж багш эмэгтэй дуурлаад охиноо үрч эмийн санч найзтайраа ирнэ. Манай тоор шүү дээ. Имэж айл хэд ирц. Хэр баргийн эмчээ сайн эмчин зүгээр дорн зүгээр болгочноо л гэдэг тоорыг магтана. Тоорч нүүр хацрыг нь барьж хэд мушгиж эргүүллээ. Ашгүй Суваагийн нүүр хэвийн байдалд орно. Сувааг босгоход харин нөгөө хацар нь далигаад гаццсан байх нь тэр. Багш чирээд гимшингүй Сувааг зүгээр үү гэж асуугаад уучлал гуйж гартаа барьсан уудтай альмаа өглөө. Гэхдээ юу алим бэ гэдээ Ижонхоныг уурлахад багш эмэгтэй сурагчд өгсөн гэж хэлдэг. Цонхоор хартал нөгөө гурван сурагч ирж гэж. Энэ хооронд зүгээр болсон Суваа цонхон дээр ирээд гараа өргөж даллна. Мэдээж зомби маягийн болохоор олигтой болоогүй ч хүүхдүүд бас тэр хөдөлгөөнийг нь дуурайдаг. Харин манай тоор анхны өдрөө л Суваатай найз болчлоо. Зомбигийн найз байна гэдэг ястаа галзуу хэрэг шүү гэж ганцаараа инээгээд дараа нь тэрнтэй банднаа. Оройн аав багш хоёр нэг газар суугаад ярилцсан. Гү заавал ингэх хэрэгтэй гэж юу? Би хичнээн хичээгээд Суваа хүн болж чадахгүй байлаа ч гэсэн би тэрний хажууд хамт баймаар байна. Суваач азтай юм аа. Багш эмэгтэй сүйт залгуу өөрийн гараар алсандаа харамсаж байгаа л та. Согцсон болохоор багш эмэгтэй өөрөө өөртөөгөө нэг бол буруутгаж уйлж, нэг бол зөвтгөж инээж ярина. Имэ харин Суваатай солонгос хөзөр тоглож байна. Духан дээр нь наагаад л шоолж байтал Суваач дагаад инээлээ. Тэгсэн хаалга зөгч байна. Үүдэн дээр нь харин Суваагийн төрсөн аав нь ирчиж. Сайн байна уу адам ээж? Явах замаараа ороод гарыг гэж бодоод ингээд ичхүргүй амтан хүчээр ороод ирнэ. Тэгээд Суваа хаана байна гэж асуулаа. Чи яах гэв гэж имэг асуухад тэр утсан дээрээс нэг бичлэг үзүүлнэ. Багтнаадмын үеэр Суваа ганцаараа явж байхдаа нэг эмэгтэйтэй мөргөлдөж. Тэгээд тэр эмэгтэй зомби гэдгийг мэдээд бичлэг хийгээд тэгээд тэрийг интернетэд цацсан аж. Сувааг дотор угааг анзаараад гэрэл рүү ороход муур эмээ хоёр байдгаараа эсэргүүцэж тэмцэлдлээ. Тэгсэн нөхөр эмээг түлхэж хаяад Сувааг аваад явдаг. Эмээ энэ тухай хүүдээ уцаар хэлэхэд ойрхон байсан Ижонхон уулын зам руу борон дундуур гүйж Сувааг авчива машины өмнө ирээд гараа алдлан хаагаад зогсноо. Энэ аав шуухантай юм сайн дааж биш. Зомбиг барьж өгсөн хүнд шагнал болгож 100 сая вон өгнө гэж засгийн газраас мэдээлж байснаас болоод ингэж хаж ирж л дээ.
Машинаас буухад нь ээж онхон захиж унагаад сувааг сулалж машинаас гаргахтал захиур барьсан нөхөр дайраад тэрнийг зодож гарнаа. Би өөрийнхөө охиныг дагуулад явж байна. Чамд хамаагүй. Чамд тэгж хэлэх хэрэг байхгүй. Сува бол миний охин. Чамаас болж игч чинь өгсөн. Тэгээггүй бол бид гурав сайхан амьдрах байсан юм. Чи хүнлэн бол ингэж ярих ёсгүй. Сува надтай жаргалтай амьдарч байсан. Тэгвэл чи зомби болгох ёсгүй байсан юм. Гэд нөхөр мань хүнийг ич хүргүүгээр буруудгаж ижиллээ. Энд нуурсан ээж онхон өсөрч очиод газар тунгаж өстө болгож тавина. Зодуулж ухтай маньгаар Сувад хоёрын бичлэг интернетэд тавигдсан. Чи удахгүй шоронд орно. Тэрний оронд хоёулаа засгийн газар тавиач өгөөд шагналын мөнгийг нь хуваагаад авъя. Энийг сонсон ээж онхон шоконд орж анхаарал нь сарнихад. Өнөөгч нь гарыг нь хазаад ээж онхоныг нүүр нүдгүй балбаж өшгөлж гарлаа. Зодуулж байгаа авыгаа хараад Сувагийн уур нь хүрлээ. Тэгээд дайрч ороод нөхрийн хүзүүг нь тас хазчихна. Энэ чинь л одоо жинхэнэ зомбигийн хийдэг үйлдэл үстэй. Ээж онхон хүн хазаж болохгүй гэж Сувааг болиулсан ч өнөөх хазуулсан гар нь яаж хүн хийвэр байх вэ? Аажмаар зомби болж хувираад дайрангууд нь мань хүн аав охин хоёрыг буцаж ирэхэд эмээнэ юу болсныг асуухад төрсөн аав нь дахиж ирэхгүй болсон гэдгийг хэлнэ. Бас найз дээр очиод эндээс зүгтэх ёстой болсноо хэлнэ. Найз нь ч ууралсан ч буруу бодоод байна. Явж болохгүй гэж хатгсан ч нэгэнд шийдчихжээ. Тэгэд гэртээ буцаж ирэхэд эмээн ч хамт явна гэж зөрүүдэлж байна. Мууран ч бас хамт явна гэж өөрийгөө хөөрхөн илэрхийлнэ. Өглөө болоход ачаагаа бүгд бэлдээд машиндаа хийхэд хөө ээжтэй нэг захиа гаргаж ирээд багш эмэгтэй дамжуулж өгөөч би өөрөө чадахгүй нэ гэж гуйлаа. Тэгэд эмээч багш эмэгтэйтэй таарад машинаар нь явж байтал хажуугаар нь цэргийн машинууд дүүрэн цэрэгтэй зөрдөг юм байна. Энийг харсан эмээ багш хоёр яаран буцна. Замдаа хүүрүүгээ утасцсан ч утас нь унтарчжээ. Тэгэд эмээ өгсөн захиаг нь гаргаад уншихад баярлалаа. Бас Сувааг аваад хол явах болсонд уучлаарай гэх утгатай захиа байлаа. Жижиг зогсоол дээрээ ачаагаа завинд ачаад охинтойгоо явах гээд байж итэл цэргүүд энэ тэндээс нь бүслээд авлаа. Зогсоолын байшинд нуугдахад цэргийн ахлагч гарч ирэхийг шаардна. Эмээн багш эмэгтэй тоор гээд бүгд ирчихжээ. Сувааг битгий алаач гэж гойход гэмт хэрэгтэндээ тохиролцохгүй гэд хүчээр дайрж орохоор цон хаалгыг цэргүүд эвдэж эхэлнэ. Байдал биштэснийг ойлгосон аав охин дээрээ очиод сүүлийн үгээ хэллээ. Аав нь амлалтандаа хүрч чадсангүй. Эцсээ хүртэл чамайг хамгаалж чадсангүй. Уучлаарай. Харин одоо намайг хаз гэж Сувад хэллээ. Зүгээрээ намайг хаз тэгэж ажил хоёулаа хамт байна. Адилхан болоод өөрт хамт байна гэж нулимс туслуулан охиноо тэрхэд Сувагийн аманд аавынх нь хүзүү яг таарч байна. Хазах чимээ гарахад цэргүүдэж дайрж орж ирээд анхааруулга өгсөний дараа буудах тушаал өглөө. Мань хүнж охиноо хамгаалж урдуур нь орж буудуулна. Хэд буудуулаад газар хөвтө аавыгаа харсан Сува хажууд нь өвдгөлж суугаад хилэн нэвлэхгүй байсан ч аава гэж суулхан хэлдэг. Энийг харж сонссон цэргийн ахлагч буудахгүй байхыг тушаалаа. Сува харин үргэлжлүүлэн аава гэж хэлсээр нүднээс нь нулимс урснаа. Өххийн яг өмнөх агшинд охиныхоо аава гэхийг сонссон ээж онхооны нүднээс ч нулимс урслаа. Гэвч өглөө шарах авсан аав нь бараг л амьсгал хураачих уу яв. Охин уйлаад л үлдлээ. Далайн ирэг дээр цас хаялан байна. Ээж онхон Сува хоёр цасан хүн хийчих. Нэг нь эмээн байсан бол нөгөөх нь муурн байлаа. Нар цахаа миний аав байсанд баярлалаа гэж Сува инээмсэглэн хэллээ. Энэ үед Сува гэх дуу сонсогдоход охин хаажмаар нүдэ нээлээ. Нүд нь эргээд хэвэн болчих. Эмнэлгийн орон дээр хэвдэж байна. Эмч, эмээ, багш эмэгтэй тоор гэд хэдэн хүмүүс тэрнийг тойроо зогсоод баярын нулимс унгацгаана. Сува хамгийн түрүүнд аав яасан гэж асуулаа. Эмээн охиныг дагуулад өөр нэг өрөөнд ирнэ. Аав нь амьсгалын аппараттай ухаангүй хэвдэж байна. Мэдээгээр тэдний тухай зомби халдварын эмчилгээний хөгжилд асар том дэвшил гарах боломжтойг мэдээлж байлаа. Аав нь коми байдалтай байгаа ч зомби халдварын эсрэг өөрийгөө эмчилж байгаа юм байна. Онцгой тохиолдол болж охиноо сургаж байхдаа баг зэрэг хазуулаад шархдах гэх мэтээс болоод халдварын эсрэг дархлаатай болсон байх гэж үзэж байгаа юм байна. Тэгээд цуснд нугаа эсрэг биет халдварын вирусыг дарж байгаа гэсэн шинжилгээний хариу гарсан юм байна. Тэм учраас ээж онхооны цусыг Сувагийн цуснд холсноор зомби халдварыг эмчлэх боломжтой эсхийг туршиж үзэхэр болсон тухай эмч ар гэрийнхэнд нь хэлжээ. Үр дүнд нь Сува одоо эргээд хүн болж ухаан орсон нь энэ. Эмээн тэрэнд нэг дэвтэр өглөө. Дэвтэрт зомби байх үеийн бүх тэмдэглэл, амжилт, зураг гэд бүх зүйл нь бичээс байгаа юм байна. Сувагийн дуртай зүйл мууртай тоглох. Сува сайн байла, би ч бас хичээх хэрэгтэй. Эмээтэйгээ хүзэр тоглох дуртай, эцэстээ Сува нүдэ анивчиж сурлаа. Гэх мэт бичигдсэн байна. Хамгийн сүүлд нь Сува эдгэрсэн ч вэ, үгүй ч вэ. Хизээд миний охин
гэснийг уншаад охин ихэр татан уйлаад сөхрөн суулаа. Хавар болж Сакура цэцэг дэлгэрч удалгүй унах үед мань гурав хашаанда байна. Мань гурав гэдэг нь эмээ ач охин муур гурав шүү дээ. Ширээн дээрх Хуан лидер бүжгийн тэмцээний өдрийг тэмдэглэж. Тэмцээний өдөр тосгон даяараа стадионыг дүүргэсэн байна. Сува ангиара нөгөө дуртай бүжгээ бүжиглэнэ. Энийг нь багш эмэгтэй бичиж аваад комонд байгаа ий жонхонд үзүүлэнгээ ёстой л аав охин хоёрдоо гэж хэлнэ. Харин ухаангүй хэвтэх ий жонхооны хуруу химнэлийн дагуу хөдөлж байгаагаар кино маань конец фильма. Зяйнд хүрээд энэ галзуу солиотой сонирхолтой зомбитой киноны тайлбар маань дуусч байна. Тэр зомбийн ч вэ юу ч байлаа гэсэн охиныгоо гэсэн аавын сэтгэлд, аавыгаа гэсэн охины сэтгэлд ерөөсөө нөлөөлж чадахгүй байна гэдгийг муу буруу ойлгож авлаа. Та нар маань ч гэсэн санал нэг угаа үзье. За тэгээд кино тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд галзуу кино сувгийн галзуу хамтрагч Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар маань галзуу баг хүүгээр автомашин барьцаалсан зээл авмаар байвал 8011 8080 8012 8080 дугаард залгаад ярилцаад үзээрэй. Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага. За тэгэд муу буруугаа буюу галзуу кино сувгаа дэмжихийг хүсвэл саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. За тэгэд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.